Бүгд наримдах Монгол Ард улсын тун хугасны 60 жилийн ойн босгон дээр Владимир Ильич Ленин нэрмжит радио нэвтрүүлгийн төвд Зөвлөлт холбоот улсын Чехийн эдийн засгийн тусламжтайгаар их хүчний радио станцыг ашиглалтанд өгөх баярын цуглаан боллоо. Намын үзэл суртал хүмүүжлийн ажлын чухал зэвсэг болсон радио өргөн нэвтрүүлгийн станцыг хугацаанаас өмнө барьж байгуулах ажилд бүгд наримдах Монгол Ард улсын хөтөлмөрийн гавьяаны улаан тугийн одонд зөвлөлтийн барилгын 3 дугаар трест Зөвлөлт холбоот улсын холбооны яамны барилга монтажийн газрын угсрагчид хөтөлмөрийн сайхан амжилт гаргасан байна. Орчин үеийн радио электроникийн ололтын тулгуурлан тоноглогдсон радио станц ашиглалтанд орсноор Улаанбаатар хотоос явуулж байгаа урт долгионы радио өргөн нэвтрүүлгийн сонсгол улам нэмэгдэж манай алслагдсан хөдөө нутгийн малчдад бүрэн хүрэх юм.